Бас тэдгээр зүйлүүдийг та зэгцэлж өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгээ бид нар энэ жил болвол алсын харааныхаа хүрээндээ энэ жил төлөвлөгөө гаргасан зүйл нь болохоор суур тавих, сэлбэлт хийх, сэргэлт хийх гэсэн ийм 3 зүйлийг бол point болгоод явна гэж ярьсан байгаа шээ, тийм үү? За үүнтэй холбоотойгоор өнөөдөр та бүхэнээс энэ сардаа бол бид нар яг шинжлэл сэргэлт гэж бас нэлээд сериосны сүртэй нэр байгаа боловч яахааргүй бас бидэрт энэ цаг үед бол хэрэгтэй сэдв байна гэж бас харж болно. Яг бол итгэгч хүн болгонд өнөөдөр сэргэлт гэдэг зүйл нэн тэргүүний хэрэгцээ байдаг гэж хэлж болно, тийм. За сэргэлт юу вэ? Сэргэлт гэдэг нь яг юу хэлж байгаа юм бэ гэдэг бас асуулт байгаа. Хүмүүс сэргэлтийг бол янз бүрийн консвек ч юм уу, төлөвлөгөө ч юм уу, уур амьсгал ч юм уу, эсвэл янз бүрийн гоё тийм мастер төлөвлөгөө ч юм уу, эсвэл ур чадвартай юм гэж холбож ойлгох гэдэг. Гэтэл Библийн дагуу сэргэлт гэдэг нь өөрөөр хэлбэл юу хэлж байгаа вэ гэхээр Бурхан миний дотор дүүрэх гэсэн утгатай гэж ойлгож байна. Энгийнээр хэлэх юм бол. За бид нар үндсэн хэсгээс харах юм бол Израилийн ард түмэн 6 дугаар бүлэг дээр юу болж байгаа вэ гэхээр 1-р ишлэлээр нь болохоор эзэн рүүгөө буццгаая гэсэн үг байгаа. За 2-р ишлэлээр болохоор би тэднийг яах вэ? Сэргэнэ, босгоно, амьлуулнаа гэж тэд нар миний өмнө амьдрах болно гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн бол юу болсон бэ гэхээр ерөөс гин бүгэлдээ живцсэн гэж бас хэлж болно. Тэд нар хуулийг мэддэг, Бурханыг мэддэг атлаа яг амьдрал дээр Бурханаас хол амьдарч байгаа хүмүүс юм гэж хэлж болно. Тэд нар Бурхан захирагдаж амьдрах ёстой гэдгийг мэддэг мөртлөө Бурханаас хол амьдарч байгааг бас харж болно. Тийм учраас Бурхан яасан бэхээр тэднийг хаана байгааг нь тодорхойлсон байна. Над руу эзэн рүү буццгаая гэж хошоогоор дамжуул хэлсэн байгаа гэж хэлж болно. Хэлсэн байгаа гэж хэлж болно. Тэгэхээр юу вэ? Өнөөдөр бидний амьдралд бол яг үнтэй адилхан эзэн биднийг өөрлөгөө дуудаж байгаа зорилго нь юу гэхээр юу гэж хэлж чинь? Би чамайг амьдуулах болно, чамайг амьдруулах болно. Чи миний өмнө амьдрах болно. Чи хэдийгээр өнөөдөр асуудалтай байгаа ч гэмнүгэл дотроо байгаа ч чи надаас холцсон байгаа ч гэсэн сэтгэл зүрх сүнс чинь холцсон ч гэсэн хүрээд ирээ гэж эзэн биднийг нэгүслээрээ дуудаж байгаа гэж хэлж болно. Тийм учраас өнөөдөр бодож үзье. Та бүхэн өдөр болгон эзэнтэй хамт амьдарч чадаж байна уу? Өдөр болгон эзний дотор, үгэн дотор, залбирал дотор түүний хүч чадлыг мэдэрч амьдарч байна уу гэдэг асуулт байгаа даа. Эсвэл зүгээр л өнөөдөр эзний өдөр учраас ирээд эзний үгийг сонсоод явж гин үү? Зөвхөн эзний үгээр л ерөнхийдөө эзний өдөр осолдохгүй эзний өдрөөс ахаад явж гин үү? Тэгвэл эзний сэргэлт гэдэг бол юу хэлж байгаа вөхөр өдөр бүр хорон мөч бүр түүнийг өөрийнхөө зүрх сэтгэл дотор өөрийнхөө амьдрал дотор байлгахыг сэргэлтийн амьдралаа гэж бас хэлж болно. Сэргэлтийн амьдралаа гэж хэлж болно. Тийм учраас сэргэлт хаанаас ирэх вэ? Ах トゥ нар минь. Бид нар чуулганаас сэргээхийг хүсэж байгаа. Үйлчлүүдээ сэргээхийг хүсэж байгаа. Өөрийнхөө ажил амьдралаас бас итгэлээ тэнд байлгахыг хүсэж байгаа. Хүн болгол тийм зүйлийг хүсэж байгаа. Тиймд бол яах ёстой вэ? Бид нар ямар нэгэн гаднаас хайх зүйл бол биш юм аа. Бурханаас хайгаасаа гэдгийг хэлж байгаа гэсэн үг юм. Бурханаас сэргэлт ирдэг юм а гэдгийг бас та итгэлээр хүлээж аваасаа гэж хэлж байгаа. Сэргэлт бол ямар нэг хүний зохион байгуулалт бол биш. Сэтгэл хөдлөлийн үр дүн бол бас биш байгаа даа. Энэ нь зөвхөн Бурханы сүнсээр, Бурханы ариун сүнсээр хийгддэг ажил юм. Энэ л бидний итгэлийг сэргээдэг. Бидний хүүтэн хөтүү болсон тэр зүрхийг гисгэдэг процесс гэж хэлж болно. Тийм учраас та бүхнийг үнэхээр сэргийх хүсэж байгаа бол Бурханд итгэхээсэй гэж бас хэлмээр байна. Бурханаас эрен хайгаасаа гэж бас хэлмээр байна. Бурханаас хэрэг зэрэг холцсон байгаагаа бас эргцүүлж хараасаа гэж хэлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Хэрэв Бурханы сүнс миний дотор дүүрхөд, би Бурханы сүнсийг эрен хайж өгөхөд, би Бурханыг ариун сүнсийг хүсэмжилж эхлэхэд юу болох вэ? Изекэл номон дээрс хухаа яснууд яана гэж хэлсэн билээ. Ам орно гэж хэлсэн байдаг шүү дээ. Амьгүй зүйлүүд ам болно. Би махбодод холбогдоод амьдрах болно гэж хэлсэн байдаг шүү дээ. Бид нар Изекэл 37-гийн 5-6 дугаар ишлэгийг хамтдаа үзье. Изекэл номын 37-гийн 5-6. Заосноо. За хамтдаа уншия. 3-ий.
Та нар амилж та нар намайг эзэн гэдгийг мэдэх болно гэж хэлсэн байгаа. Амен. За юу гэж хэлж байна? Эзэн бидрийг амьлуулдаг, эзэн бидрийг сэргээдэг гэсэн утгатай зүйл. Эзэн бидрийг шинжилдэг гэсэн утгатай зүйл гэхгүй юу? Тэр Монгол хэлний тайлбар тойл дээр бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр сэргэлт гэдэг үг нь болохоор шинжилэлт дахин боловсруулах, тийм муудсан, ялдарсан зүйлийг дахин сэргээх гэсэн утгаар бол хэрэглэгддэг гэж хэлж болно. Тийм учраас эзэн бидрийг энэ дээр гаргаж байгаа зүйл нь дахин амьлуулна гэж одоо хэлж байгаа гэсэн үг. Энийг юу гэхээр өмнө бас бид нар ямар нэгэн байдлаар унаад байсан учраас дахиад босгож ирсэн, дахиад босгож ирсэн учраас дахин гэдэг үгийг одоо илэрхийлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Бид нар уналттай байгаа, хэцүү байгаа, сэргэлтгүй байгаа, өөрчлөлтгүй байгаа, Бурханаас холдсон байгаа зүйл дээр сатаа ийм цагууд яах вэ гэхээр бидийг дасгаж амьдруулж байгаа. Хэрэлдэж уралцж л байдгийг, муудлал сайндж л байдгийг, гим нүгэлд хутгалдаж л байдгийг, тийм Бурханы эсрэг буруу зүйл, ёс зүггүй зүйлүүд хийж л байдгийг гэдэг зүйлүүдийг бидний дотор яасан бэ? Дасгаж амьдруулж байна. Тэр бодгоо шүн чуулганд явах гэсэн хүмүүс хөтөл яасан бэ? Чөлөөд ирчүүлээд тоос. Өнөөдөр ажилтаа учраас ирэхгүй. Өнөөдөр өвчтөе учраас ирэхгүй. Өнөөдөр ямар нэгэн зүйл зүгээр жоохон сэтгэл санаа тийм байгаа учраас ирэхгүй гэдэг шиг. Энэ юу гэж чинь эзэн өнөөдөр та нарыг дуудаж байгаа гэсэн үг юм. Над руу буцаад ирээ. Би та нарыг дахин амьдруулахыг хүсэж байна. Дахин та бүхнийг сэргээхийг хүсэж байна. Дахин шинжлэхийг хүсэж байна. Бид нар ийм агуу нэгүсэлтэй Бурхны өмнө амьдарч байгаа хүмүүс юм. Амен. Тэгвэл яах ёстой вэ? Бурхан миний дотор орж ирэхэд тулд би бурханлаг амьдралаар амьдрахын тулд бидэрт хэд хэдэн зүйл бодох ёстой зүйлүүд гарч ирж байгаа. Нэгдүгээрх нь магадгүй Израилийн ард түмэн Бурханаас холдож өөрсдийн дураар амьдарсан учраас тэд өөрсдийн дураар амьдарсан, өөрийнхөө оюун санаагаар амьдарсан, өөрийнхөө хүслээр амьдарсан учраас юу болсон бэ гэхээр тэдэрт гим нүгэл дундаа хутгалцсан байсан учраас Бурхан тэднийг дуудсан гэсэн утгатай. Тэгвэл юу вэ? Бурхан руу очих хүсэж байгаа бол Бурханы дотор итгэлийн амьдралд сэргээхийг хүсэж байгаа бол бидэрт нэг зүйл хөндөгдөн. Бидний зүрх сэтгэлийн утсыг хөндөж магадгүй. Бидний оюун бодол дотор байгаа тэр элдв бодлуудыг тархины тэр өрчлөөсүүдийг чинь илүү хөдөлгөж магадгүй. Тэр бол гимшил. Гимшил байхгүй учраас Бурханы дуудаж чадахгүй байгаа. Гимшил байхгүй учраас Бурхан руу ойртож чадахгүй байгаа. Гимшил байхгүй дураараа амьдарч байгаа учраас дураараа ярьж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас аливаа сэргэлт, Бурханы тэр сэргээш болвол бидний гимшлээр дамжуулаад эхлээд дүүрдэг юм аа. Гимшлээр дамжуулаад. Хосегийн 1-р сая хэлсэн ч юм уу? Ирэх түн эзэндээ эргэж буццгаая. Тэр биднийг тасцсан ч идгэх болно, тэр биднийг шархтуулсан ч боож болно гэж хэлсэн байгаа. Энэ ямар бурхан юм бэ? Тэр хичнээн ууртай байсан ч гэсэн, тэр бидний гим нүгэлтэй уучлаа хизүү зовлон өвчин шаналтай амьдруулсан ч гэсэн, гэхдээ тэр биднийг эргээд идгэх болно, эргээд босгох болно. Хамгийн ихдээ эзэн рүүгээ ирээрэй гэж хэлж байгаа. Эзэн рүүгээ ирээрэй. Эзэн рүүгээ ирээрэй. Энэ юу хэлж байгаа вэ? Бидийг эзэн рүүгээ очоод гимшээрэй гэдгийг ятгах гэж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгэхээр гимшиг гэдэг маань жинхэнэ сэргэлт гэдэг бол шинэ уур амьсгал бол биш. Шинэ төлөвлөгөө гаргах гэдэг бас процесс бас биш. Сэргэлт гэдэг маань ямар нэгэн цоошин хийх үйл явдлыг бол цоошин төлөвлөгөөг бол яриаггүй. Энэ бол аль хэдийн байсан зүйл байгаа. Залбирал аль хэдийн байсан. Библи аль хэдийн байсан. Бурхны үйлчлэл аль хэдийн байсан. Тэр зүйлүүдийг дахин хийхийг бол шинжилт гэж ярьж байгаа гэсэн үг. Харин бид нар тэр зүйлүүдийг хийгээд цаад олж байгаа зүйлүүд юу вэ? Гим нүглүүд байж болох юм аа. Тэгвэл би асуулт та бүхнээс асууя. Өнөөдөр Бурхны дотор сэргэлтээр амьдрахад, илүү гал халуунаар амьдрахад, илүү эрч хүчтэйгээр амьдрахад анхны хайр шиг байсан тэр төрх рүүгээ очих хүсэж байгаа бол таны дотор хүлээн зөвшөөрөх ямар хандлагууд байгаа вэ Бурхны өмнө? Гим нүгэл. Одоо болтол гим нүглээ хүлээн зөвшөөрөхгүй. Бурхны өмнө буруу зүрээр амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа асуудлууд байгаа бол Бурхан таныг хүрээд ирээ. Аав руугаа буцаад ир гэж хэлж байна. Яг л алдагдсан хүн шиг. Алдагдсан хүн аав руугаа очиход аавынх нь нулимс нь хатаагүй байсан. Аавынх нь хайр нь халуун байсан. Тэр нэг л хайраар хайрлаж ирсэн. Хувиршгүй хайраар. Хүүгээд засаж янзалж, тордож, хамгаалж түүнийгээ дахин шинэ хүн болгосон байдаг. Тэгээд яасан бэхээр алдагдсан ч тэр олцоо гэж хэлсэн. Тэр үгсэн ч тэр одоо амилсан гэж хэлсэн байдаг. Тийм учраас Бурхны дотор бид нар яах ёстой вэ?
харилцаагаа сэргийгээ хүсэж байгаа бол бид нар юуны өмнө Бурханд зүгээр уучлаарай гэж эсвэл хин нэгэнд зүгээр уучлаарай гэж амархан битгий хэлээсэ. Харин замаа хар. Хичнээн уучлаарай гэж хэлсэн чинь гараад худлаа ярьдаг. Хичнээн уучлаарай гэж хэлсэн чинь яг явдаг замаараа явах нь бол Бурхныг та илэг дог болгож байгаадаа ялгаагүй гэсэн үг. Өөрийгөө гэмтээж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас зөвхөн уучлаарай гэж хэлэх нэг удаагийн хэлэх биш. Харин Бурхан би энэ замаас эргэж байна гэж Бурханд өчөөсэй гэж байгаа юм аа. Тийм учраас хүлийн зөвшөөрөх гэдэг нь юу гэж хэлж байгаагаар эзэн минь ээ би буруу замаар явж байна. Энэ өчлийг Бурхан биднээс хүсэж байна. Яагаад гэвэл буцаж ирээ гэдэг нь тэд нар хаана байгааг нь тодорхойлж байгаа. Хаашаа явж байгааг эзнээс ямар холцныг тодорхойлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас гимшлийг та нар бодохдоо гимшил гэдэг чинь бол яг нэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх процесс гэж бодож байгаа. Энэ нь сатааны үг биш. Оюун санааны тэр харуулт гэж хэлж болно. Харин жинхэнэ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй зүйлүүд бардам байдал байна уу? Мөнгө байна уу? Зугаа цэнгэл байна уу? Завхаар байна уу? Дутуугийн комплексээ тавьж чадахгүй байгаа тэр бүр зан чанараа болтол тийм хүмүүс зүгтэл өөдрөгөр гой сайхнаар ярьдаг. Эдгээр бүх зүйлүүд чинь бидний Бурханаас холдуулж иж болох юм. Тийм учраас Бурханы өмнө хүлээн зөвшөөрөх ёстой гэмшил чинь юу вэ? Эзэн минь ээ би буруу замаар явж байна. Би буруу зүйл хийж байна. Би буруу зүйл ярьж байна. Одоо болтол би энийг энэ замаар явж байгаа учраас би үүнийг хийж байна. Эзэн минь би тань руу очимоор байна. Та намайг өөртөө хүлээж аваач гэдэг залбирал бидэнд хэрэгтэй байна. Энэ бол гэмшил юм. Энэ бол хүлээн зөвшөөрөх процесс юм аа. Сургаалт үгс 28:13 үзье. Сургаалт үгс 28:13. Сургаалт үгс 28:13. За нэлийн Библи ишлэлүүд бас бид нар үзнэ. За хамтдаа уншъя. 28:13. За хамтдаа уншъя. 3А. Гэмт үйлдэлээ далдлагч хизээч үл дивжүү. Гэвч улаагаад орхигч хайр инэрлийг хүртью гэжсэн байгаа. За юу гэж ярьж байна? Итгэлийн амьдрал чинь өсөж хөгжиж, төлөвшөж, өөрчлөгдөж, илүү гэрэл гэгээтэй, илүү өөрчлөлтөөр төлөвшсөн сэргэлтээр явхад юу саад болдог вэ гэж ярьж байгаа. Энэ бол юу вэ? Гэмт үйлдэлээ далдлагч хизээч үл дивжүү гэж ярьж байгаа. Энэ Бурхан өөрөө шууд хэлж байгаа. Одоо болтос чамаас салж чадахгүй байгаа янз бүрийн асуудлууд чинь юутай холбоотой юм бэ? Бурхан асууж байна. Чи миний өмнө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тэтгэр зүйлүүд чинь байж болох юм а гэж хэлсэн. Харин гэвч улаагаад орхигч хайр инэрлийг хүртью гэж ирсэн байгаа. Энэ хичнээн сайхан Бурханы тэр ивэл өрөөлийн үг вэ гэдгийг бодож үзээсэй гэж хэлж байна. Тийм учраас ах トゥ нар би үнэхээр буруу замаар явж байгаа бол эзнийхээ өмнө очицгаая. Бүгдээрээ гимшлийг тойроод явуулгүй, сонсоод өнгөрүүлгүй, тойрлгүй, түүртэлгүй эсвэл тэр талаар бодол санаагүй байхын оронд эргэн ирэлт буюу гимшилд ойрхон амьдрал цогцтой үр жимстэй нөлөөтэйгээр амьдарцгаая. Бурхан биднээс үүнийг л хүсэж байгаа. Тэгвэл бид нар Бурханы өмнө эрхчлөлтөд амьдрах болно. Бусдын өмнө ч гэсэн эрхчлөлтөд амьдрах болно. Өөрөө өөртөө ч гэсэн бас эрхчлөлтөд амьдрах болно. Амен. Тийм учраас одоо бол хүлээн зөвшөөр тавьж чадахгүй байгаа, шазуур зууж байгаа, зүрхэндээ нууж байгаа, тагтагшуулсан тэр зүйлүүдийг одоо бол нээж чадахгүй, тэнд Бурхан хүндчихгүй, Бурхан энд оролцохгүй, эсвэл хэн нэг мэдчихгүй гэдэг худал хуумхай залт мэхүүдийг бид яах ёстой вэ? Хүний өмнө хүлээн зөвшөөрөхгүй гэж болно. Бурханы өмнө хүлээн зөвшөөрч эхлэхэд та зүгээр эрхчлөлтөд амьдарч болно. Таны уран яриад хамаагүй, таны уран сайхан пост хамаагүй, таны уран ур чадвар ч хамаагүй. Бурханы эрхчлөлтөд байх нь бидний өв түүний хайр инэрлийг хүртэж амьдрах энэ бол эрхчлөө юм а гэж хэлж байгаа. Тийм учраас ах トゥ нар нэ бидний дотор байгаа тэр Бурхан очиж чадахгүй байгаа Бурханаас холдсон тэр замаасаа Бурхан эргэж ирэхийг хүсэж байгааг та бүхэн эргцүүлээсэй гэж бас хэлмээр байна. Чуулганы сэргэлт юунаас ихтэй вэ? Хүн болгоны гимшлээс хамааралтай. Хүн болгоны гимшлээс эхэлдэг гэж хэлж байна. Хүмүүс ингэж боддог манай чуулган сэргээсээ олигтой байгаасаа олон байгаасаа одоо үйл ажиллагаанууд нийлүүд сэргэлттэй байгаасаа гэж боддог.
Гэхдээ бид нар бурхан юу вэ? Биднийг нэг уутан дотор хийгээд нэг 7,000 төгрөгийн 8,000 төгрөгийн нэг ийм арзмаартай нэг хэлбэртэй нэг орцтой боорцгороо бидний бүтээгөөгүй. Зөвхөн бөөнд нь биднийг яг ерөнхийд нь биднийг хардаг нэг юм бол биш. Тэн дотор байгаа бүх хүн нэг бүрийг ширхэгчлэн бурхан яг хардаг. Бас нарийн яг тэр хүмүүс туслахыг, тэр хүмүүсийг сэргээхийг хүсдэг нэг юм хэлж болно. Өнөөдөр энд байгаа хүн нэг бүрийг хүмүүс сэргээсэй гэж бодгоос илүүгээр та сэргэлттэй байх нь бусдад нөлөөтэй байх болно. Нэг хүн өөрсдөө гимшгүүд ихтер нөхөр хоёр эвлэрдэг. Тэгээд цаашлаад гэр бүл сэргдэг. Цаашлаад орчин нөхцлүүд сэргдэг. Цаашлаад гэр бүл гэрэл гээгээтэй болдгийг хэлж болно. Өнөөдөр чуулган гэсэн бас ялгаагүй. Бид нар яах ёстой? Бид нар гимших ёстой зүйл, гимших зохистой зүйлүүд юу байгаа гэдгийг бид нар хэцүүж харах ёстой. Сүүлийн чуулганууд гэсэн хүмүүс ч гэсэн бас энэ төр ярихаас болсон сэдв болвол гимшлийн талаар. Гимшлийн талаар гимшээсээ гимшүүлчихвээ. Миний гимиг хутгachвээ. Тэр зүйлүүдийг мань хүнччихвээ гэж айдснаас болоод эсвэл гимш гэж хэлснээс болоод буруудан болчих гэдэг айдснаас болоод хүмүүс гимшлийн талаар ярих болж гэлсэн. Жинхэнэ итгэлийн цэвэршил одоо сэргээш болвол гимшилтэй үргэлж хамт явдаг юм аа. Таныг яллаж унгахад байгаа зүйл биш. Гимшил гэдэг нь би үүнийг дахиж хийхгүй амьдралыг тодорхойлдог. Би дахиж энэ замаар явахгүй гэдгийг бол тодорхойлдог байхгүй юу? Харин дахин хийгээд байгаа учраас та өөрөө ял үүсцэн итгэгчийг амьдарч байгаадаа ялах үгүйсгүй. Тийм учраас зарим хүмүүс энэ дахин давцсан болоод өөрийнхөө сүм чуулганаас холддог, өөрийн хэрэггүй үйлчлээс холддог. Тэгээ бусдыг бас холдуулдаг. Ингээд үр жимстэй амьдрал байх гэсэн чинь гин нүглийн үр жимс. Ахан мийн үр жимсүүдийг бие биендээ хүргэж байгаа гэсэн утгатай зүйл. Тэгээ чуулганыг сэргээх гэж, чуулганыг өөрчлөлттэй байх гэж, чуулганы үйлчлэгч нар гэсэн нэлээд хичээж байгаа. Харин зарим хүмүүс бол хараал сууж байгаа. Тэр харц болвол бурхан чиний дотор байгаа бурхан чуулган чи юм байна гэдгийг чамаар харуулж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь ээ хүн нэг бүр дорол өөртөө сэргэлтийг авах хэрэгтэй. Бусдаа битгий харьцуул, бусдаас битгий нөлөө ав. Бусдын төлөвлөгөөгөөр биш. Бурхны төлөвлөгөөгөөр бурхамлаг байдлаар өөрийнхөө дотор гимшлийг засцгаая. Тийм учраас бүгдээрээ гимшилд ойрхон байцгаая гэдгийг ятгаж байгаа гэсэн утгатай зүйл юм. Хэрвээ бид нар гимшиж эхлэх юм бол юу болох вэ гэхээр зүрх сэтгэл маань шинжлэгдээд үгийг судлах сонирхол дүүрээд чуулгандаа ирэх бусад хайр инэрлээр үйлчлэх тэр бодлууд ч гэсэн бас өөрчлөгдөж эхэлдэг. Миний хийж байгаа зүйлүүд маань утга учиртай болж эхэлдэг гэж хэлж болно. Тийм учраас яагаад цаа итгэлээр явж чадахгүй нөхөр яагаад гэдэг үгийн ардсан цаан чинь гим нүгэл байгаа учраас юм гэж хэлж байгаа. Сүслэг залхуурч гэсэн байж болох юм. Тийм учраас ах トゥ нар нэ гимшлийн дараа юу болдгоо гэхээр өөрөө ирэхгүй бурхны үгийг бид нар хүсэмжлэх болно. Өөрөө ирэхгүй бид нар ариун сүнсэнд найдах болно. Өөрөө ирэхгүй итгэлийн нөхөрлөөр дотор нэгдэж эхэлдэг гэж хэлж байгаа. Мөн сэргэлт юу хэрэгтэй вэ? Хоёрдугаарх нь бурхны үг хэрэгтэй. 2 дугаар Тимот 3:16 17 бүгдээр харцгаая. 2 дугаар Тимот 3:16 17. За хамтдаа уншъя. За хамтдаа уншъя. 3 бичвэр бүр бурхны амьсгалснаар бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөвд чиглүүлэх үед тустай. Энэ нь бурхны чадамга альва сайн үйл бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм аа гэж ярьж байгаа. Амен. Сэргэлтийг юугаар бид нэр хэмждэг вэ? Түрүү хэлсэн бид нар ямар нэгэн хөтөлбөр туршлагаар хэмжих зүйл бол биш юм аа. Сэргэлтийг бид нар бурхны үгээр хэмжих ёстой. Эхлээд бид нар бурхны үгийг хүлээж авахд цаад болж байгаа гимийн асуудлууд байвал түүнийг хүлээж зөвшөөрөх ёстой. Зүгээр л гим бол юм байдаг зүйл гэж мэдлэгийн ойлголт бол биш. Харин гимшээд тэр үед бурхны үг бидний дотор норж эхэлдэг. Яг л парампуш шиг норж эхэлдэг. Тэгээ минь би нэвчиж эхэлдэг.
Тэгээ миний оюун санаа сэтгэлгээ хүртэл яах вэ? Бурхны тэр үг дотор хайрын тэр үнцийн утга учир дахин мэдэрч эхэлдэг гэж хэлж болно. Яг л утасны батарей дуусахад бид нар цэнэглэхэд эргээд дүүрхэд дахиад амьдрах чадвартай болдгийн адилаар яах ёстой. Бурхны үг яг л өдөр бүр бидний амьдралд ингэж цэник өгч өгдөг гэж хэлж болно. Цэник өгч өгдөг. Яг л үг бас бидний гимшлийн тойл, үг бол бас ариун амьдралын бас ухаан, ухамсар, хүч гэж хэлж болно. Бурхны үг. Өнөө цаг үед болохоор бидний оюун санааг сэтгэлгээ бодох энэ чадруудыг юу илүү одоо өөрчилж байгаа вэ гэхээр дижитал 90 гэж ярьж байгаа. Дижитал 90. Дижитал 90. Сэтгэл зүй 90-ээс одоо дижитал 90 руу орж иж байгаа. Бүх зүйлүүдийг тэр хэмжилж байна. Бүх зүйлүүдийг тэр тодорхойлж байна. Бүх зүйлүүдийг тэр хийж байна гэж ярьж байгаа. Бүх зүйлүүдийг тэр надад тусалж байна гэж ярьж байгаа. Гэвчиг өвс хатаж гандаж цэцэг хатсан ч гэсэн эзний үг хүчин төгөлдөр байх болно. Та өөрөө өөрийгөө зэмлэж чадахгүй бол Бурхны үг рүү очиод үзээрэй. Та өөрөөсөө айгаад өөрийнхөө гэм нүглийг олж чадахгүй байгаа бол Бурхны үг рүү очоорой. Тэр зааж өгнө. Магадгүй зэмлэж болно. Гэхдээ тэр залруулах болно. Тэгээд тэр зүгт байдал руу биднийг чиглүүлэх болно. Тэгээд чамайг хэрхэн чадамгай байхад сургах болно. Амен. Чадамгай байхад сургах болно. Бурхан биднийг чадамгай итгэгч, чадвартай итгэгч, үргэлж сэргийг итгэгч байхыг хүсдэг. Харин өнөөдөр бид нар тэр зүйлүүдийг хүлээж авахд юу саадуулж байгаа вэ гэхээр гимшил саадуулж болох юм. Бид нар гимшил зогстой байхын тулд гэм нүглүүдийг яах ёстой. Гимшилд цаг гарах хэрэгтэй цаг үе рүү ирсэн байна. Өнөөдөр үнэхээр сэрхийг хүсэж байгаа бол бид нар яах ёстой. Бурхны үг рүү эргэх ёстой. Түүнийг судлах ёстой. Түүнийгээс хүсэмжлэх ёстой. Яг л газар хаглаж үр тарихтай адил зүрх сэтгэлийг хаглаж урж тасдан байж өөрийнхөө цаг завыг золиослон байж амт найз нөхөрлүүдийгээ таслан байж эхлээд Бурхны үгээр зүрхээ цэмгэлээрэй. Энэ бол сэргэлттэй байх шалтгаан юм а. Та найзуудтай очихоос өмнө Бурхны үгтэй очоорой. Та хэнийгэнтэй уулзахаас өмнө ажил хийх гэсэн өмнө Бурхны үгийг аль түрүүн яах ёстой вэ? Өөрийнхөө зүрхэнд суулгаж очоорой. Та мөнгө санхүү эзүүлэлтэйгээ уулзахаас өмнө Бурхны үгээр та бүхэн хүрээрэй гэж хэлмээр байна. Энэ бол сэргэлтийн өдөр бүр сэргэлттэй амьдрах шалтгаан юм гэж хэлж болно. Гимшгэд хэцүү зүйлүүд их тохиолддог. Доошоо орчихъя гэж, нулимс асгачихъя гэж, сул дорой хүмүүс шиг харагдчихъя гэж. Угаасаа бид нар гэм нүгэл маань Бурхны өмнө тэгж бодулдаг. Бардан болгодог. Мэддэг, мэдлэгтэй болгодог. Тийм учраас бүгдээрээ Бурхны үгийг хүсэмжлдэг хүмүүс болж хүн нэг бүр бусдыг харалгүйгээр чи сайн уншдаг, тэр сайн уншдаг, чи сайн уншдаггүй ээжж тэгж ярьдаг гэж бодхоос илүүгээр муу нэгний тэр сумдалтанд өртгөхөөс илүүгээр өөрсдөө хичээцгээе. Эзэн рүү иргэцээ эдгээр эзэн өнөөдөр энд сууж байгаа хүн нэг бүрийн нэрийг нь дуудаж байна. Наашаа хүрээд ирээ. Би чамайг амьлуулах болно гэж хэлсэн байна. Амьлуулах болно. Мөн сэргэлт юу вэ? Итгэлээр дамжуулаад сэргэлттэй байдаг. Исая 40:31 дээр харах юм бол Израилийн ард түмэн өөр Израилийн ард түмэн байгаа. Хошигийн Израилийн ард түмэн бол юу гэсэн бэхээр эзний үнд дураараа амьдарч ирсэн. Бурхны үнд дураараа амьдарч ирсэн. Ёсоор дунд чөмгөрөөл байсан гэсэн. Нэгэн хүн сэргэлтийн тухай хичээл орж исэн чинь нэг хүүхэд юу гэж хэлсэн бэхээр багшаа сэргэлттэй холбоотой нэг асуулт асууя. Кофе ерөн сэргэлтэнд орох уу гэд. Яа гэж жаав гэсэн. Жоо ядаргаар кофе уугаар сэргчтэй гэдэг. Тэ. Бид нар Бурханаас ийм цайлган асуултыг асууж болно. Зүгээр заримдаа бид нар нөгөө буруу ойлгосноос хөгжилтэй амьдралаар амьдрах тохиолдол бас байж байгаа.
Виш кофе сэргийш авдаг гэж хэлэх юм шиг. Ямарч кофе уух бол ер нь бол дуртай. Гэхдээ энэ бол дундуур болох гэж бас оролцож байгаа тийм. За тэр за тэгээд Исая 40-р бүлэг рүү очицоо 40-31-ийг. За хамтдаа уншиж 40-31. Харин эзэнт найдагчд хүчээс хэлбэнэ. Тэд бүргэд мэд жигүүр дээрээ илэн халина. Гүйлэж үл туйлд нь алхлаач ис цуцнаа гэж ярьж байгаа. За түрүү Хосегийн ард түмэн бол өөрийнхөө дураар амьдарч ирсэн. Харин энд Исаигийн энэ хэсгээр харах юм бол колон болцсон Израилийн ард түмэн. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн хүлээсэн дотор байгаа энэ ард түмнийг тодорхойлж байгаа, итгэгч нарыг тодорхойлж байгаа. За тэгээд яасан бэхээр тэдэрт энэ нийгэм хүчрэх болоод байна. Энэ нийгэм илүү хөгжөөд байна. Итгэлийн амьдрал маань харин хоцроод байна. Бурхан биднээс ямар хаанчлалыг хүсдэг вэ? Ямар хаанчлалыг хүсдэг вэ? Бурхан биднээс энэ дэлхийн хөгжил соёлтой зэрэг алах гэж хүсдэг. Харин Бурхан биднээс маш тодорхой нэг хаанчлалыг хүсдэг. Тэр нь бол Эхлэл 1-2 дугаар бүлэг. Бидний амьдрал бол Эхлэл 1-2 руугаа очих ёстой. Тэр Бурхантай дотн харилцаатай байсан, эхнэр нөхрийн эрүүл харилцаа байсан, тэ хүний тэр жинхэнэ тэр дүр төрх байсан тэр харилцааг Бурхан биднээс хүсэж идэг гэж болно. Тийм учраас та энэ дэлхийн нийгэмдэр дор дороо доош нь ороод хавчлаг үзүүлээд, хавчлаг амсаад тэ хохирсон мэт магадгүй мэдрэж төржиж болох юм. Гэхдээ тэр хаанчлалын төлөө бол юу ч үхэлд хүртэл яг үн цэнгүй байх болно. Тийм учраас Бурхан Израилийн яг энэ хүнд нөхцөл дээр тэдний хамгийн сайн мэддэг жишээгээр тайлбар хийсэн байна. Тэр нь бол бүргэд. Бүргэдийг бол бид нар мэдэн тийм үү? Бүргэдийн жишээ зөндөөл байна тийм үү? Зөндөөлс хурж ирсэн. Тэ? Тэгээ юу гэж хэлсэн бэ? Эзэнт найдагч нь хүчээс хэлбэн бүргэд мэд жигүүр дээрээ яана гэж хэлсэн бэ? Илэн халнаа гэсэн. Өөрөөр эрх чөлөөтэй явна гэж ярьж байгаа. Тэгээ тэр нисэх тусам ерөөсөө ядардгүй, туйлддгүй гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ маш хүчрэх байдлаар одоо тэднийг урамшуулж байгаа гэсэн үг байхгүй. Заримдаа чуулган хүчээ алдсан байдаг. Үнэхээр хүчээ алдсан байдаг. Цалгарцсан байдаг. Сул дорой болсон байдаг. Үйлчлэл хийгээл төлөвлөгөө гаргаад үр дүнгүй байх үед бас байдаг. Залбираад байгаа мөртлөө ямар нэгэн өөрчлөгчгүй үед бас байж идэг. Үүнийг мэдэж байгаа нь эрүүл цуглаа. Эрүүл итгэгч нар. Харин үүнийд оролцох нь бол сэргэлт. Үүнд оролцох нь сэргэлт юм а гэж хэлж байна. Тийм учраас заримдаа үг судлах үед гэсэн бас ерөөсөө нэг хуурай санагдах үед бас байна. Тэ? Тэгээ хүмүүстэйгээ уулзахаар нэг хүүтэг хүндийн мэд зүйлүүд бас байна. Харин тэр үед итгэлээ битгий алдаарай. Израилийн ард түмэн гэсэн яг л ийм нөхцөл донд байсан. Тэр үед итгэлээ харах ёстой. Итгэлгүй хүн бол яг өөрийн хүчээр оролдоод ядраа дуусаад цуцаад алга болно. Цагийн урсгалд, хөгжлийн урсгал энэ дэлхийн хөгжлийг дагаад алга болно. Харин итгэлтэй хүн бол Бурхны хүчит найдаад яг үргэлж хүчээс хэлбэж амьдардаг. Хүчээс хэлбэж амьдардаг. Тийм учраас Бурхан дээр дахин ирэх үедээ та бүхэн итгэлээ бариад ирээсэй гэдгийг хэлж байгаа гэсэн үг. Итгэлээр ирээрэй. Бурхан ямар хүн таалагддаг вэ? Очихдоо итгэлгүйгээр таалагдах зүйл байхгүй. Таалагдана гэдэг нь бол боломжгүй зүйл юм а гэж Еврей ном 11:6 дээр хэлсэн байдаг шүү дээ. Итгэлээ тэгвэл бүгдээрээ авч очоорой. Би юунд итгэсэн бэ? Миний итгэдэг Бурхан хэн бэ? Өөр надад итгэж байгаа зүйлүүд юу байгаа вэ? Тэр зүйлүүдийг замданд хаяад орхих хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Өөртөө найдах үйжиж болно. Өөрөөлт найдах үйжиж болно. Цаг хугацаанд найдаж болох юм. Ямар нэгэн эд зүйлд найдаж болно. Өнөөдөр бидний итгэлийг хулгайлж байгаа зүйл бол маш их байна. Мөнгө. Нэгдүгээрх нь мөнгө. Хоёрдугаарх нь юу гэж бодож байна? Мөнгө. Гуравдугаарх нь мөнгө. Дээрх хоёр нь буюу мөнгө. Мөнгө.
Бидний мөнгө бол юу бах хэвээр вэхээр итгэл бах хэвээр. Бид нар мөнгөөр амьдралаа хэмжихэд, өөрийгөө хэмжихэд, өрөөлийг хэмжихэд, бусдыг хэмжихэд, сүм чуулганыг хүртэл хэмжихэд, үйлчлэгтэй хүртэл оролцохтой хүртэл хэмжихэд байгаа. Тэр удаа хайр дурлалаа хүртэл сүүлд мөнгөөр хэмждэг болсон. Итгэл, бурханд итгэлээр өөрийнхөө итгэлийг хэмжээрэй. Бурханд итгэлээр ажиллаа хийгээрэй. Бурханд итгэлээр найзч нөхөрлөөрэй. Бурханд итгэлээр хайрлаж дуулаарай. Бурханд итгэлээр гэр бүлээ бүтээгээрэй. Бурханд итгэлээр эд хөрөнгөнд хандаарай. Тийм учраас сэргэлтийг хүсэж байгаа бол хэрхэн гэдэг үгнүүдийг бид нар толгоноос авч хайх хэрэгтэй. Итгэлийн талаар бодохдоо хэрхэн, яаж хэрхэн нөө харин хин гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Тэр нь юу хэлж байгаа юм бэ? Хэрхэн яаж сэргээх вэ? Намайг сэргээгээд өгөөч, ямар нэг тактик, стратеги байна уу гэж бодох биш. Харин яах ёстой вэ? Надад итгэлтэй байх тул надад хин хэрэгтэй вэ гэгээл бодох хэрэгтэй. Энэ бол итгэл гэхгүй. Бурхан танд хэрэгтэй. Бурхан танд хэрэгтэй. Бурхан танд хэрэгтэй. Итгэл бол үүнийг хэлдэг, тодорхойлж өгдөг, үүнийг дуурч өгдөг, үүнийг үргэлж санаж өгдөг. Жинхэнэ итгэл бол танд хин хэрэгтэй вэ? Бурхан хэрэгтэй. Бурхан яасан гэж хэлж байна? Наашаа хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд яаж вэ? Та нарт би хэрэгтэй гэж хэлж байна. Амен. Кофе хэрэгтэй юу? Кофе шоп хэрэгтэй юу? Гоё халуун дулаан уур амьсгал, оршихуйтай уур амьсгал хэрэгтэй юу? Бурхны оршихуй бидэнд хэрэгтэй. Тэгвэл кофе шоп ч гэсэн бид нар түүний оршихуйг мэдэрч чадна гэсэн үг. Тийм учраас итгэлээр бүгдээрээ Бурхан руу очицгаая. Итгэлээр очицгаая. Итгэлгүй хүн бол очихгүй. Очихчгүй. Тэгээд яг уу зүгээр л яваад байна. Яагаад бүрэг дээр одоо жишээ авсан бэ? Бүрэгд яг уу итгэлтэй хүнийг бол тодорхойлдог гэж хэлдэг. Хүчрхий чанартай. Тууштай чанартай. Бас холыг хардаг. Маш өндөрт дээгүр нисдэг. Тэр дээгүр нисэж байхад янз бүрийн салхины ийм үйлчлүүдэд таардаг. Тэр болгонуудыг яг уу сөрж чаддаг. Тийм учраас маш хүнд хэцүү амьдарч байгаа Израилийн ард түмэн Исаигийн тэр цаг үед амьдарч байгаа хүмүүст Бурхан яасан бэ? Бүргэч бай гэж одоо номлож штеп. Бүргэч бай. Бүргэч бай. Бүргэлт бол түрүү юу гэсэн бэ? Өндөрт нисдэг гэж хэлсэн. Илүү өндөрт нисчээд бүргэд яг уу хоолой сайн олно, холыг харна, хаана буухгүй байхаа харна, хаана дайсан байгаа, хаана хоол байгааг харж чадна. Илүү өндөрт нисчих. Илүү өндөрт нисхийн тулд илүү яах ёстой хүч гарна гэсэн. Өнөөдөр бид нар ч бас илүү тийм өндөрлөг байдлаар амьдрах ёстой. Есүс ч гэсэн бас хэлж та нар газар дээрх зүйлийг биш дээгүүрх зүйлийг бодороо тийм оюун санаатай байгаарай гэж хэлсэн байгаа. Өнөөдөр бидний нисэх чадвар маань энэ татах хүчинд байгаа юм биш үстэй. Энэ дэлхий. Мэдээж энэ дэлхий өөрөө татах хүч гэж байгаа. Гэхдээ сүнслэг байдлаар ярих юм бол мөнгө таныг дээш нисгэж саадуулж гинэ үү? Зугаа цэнгэл таныг дээш нисгэж саадуулж гинэ үү? Эсвэл ямар нэгэн од болох хүсэл чинь таныг саадуулж гинэ үү? Эсвэл таны бардам зан чинь таныг дээш нисгэж саадуулж гинэ үү? Эсвэл таны яг нуугаад байгаа тэр жинхэнэ залхуурал чинь танд өсгөж саадуулж гинэ үү? Бүрд бол доогоорх зүйл санаа тавьдаг юм аа. Тэр илүү өндөрт нисэх хүсдэг. Энэ бол итгэлтэй хүний хүчрхэг чанарыг илэрхийлж байгаа. Бүрдийн нисэхүүд янз бүрийн салхи шуургууд бас байдаг. Өөрөлд нь сорилтууд бас байж идэг. Эсэргүүцлүүд бас байж идэг. Тийм үү? Харин бүргэд бол салхийг ашиглаж далавчаа одоо дэвж хөдөлгөж илүү өндөрт нисдэг. Тэр яаж тулалдахаа мэддэг гэсэн утгатай зүйл юм. Хүмүүс бүрдийг амьдрах чадрыг нь араатан амтан барьж идэх гэж бодож байвал тэр ихлээд яг өөрөө өөртөөгөө агаартаа тэмцдэг байхгүй. Тэгжээж ичтэй өөртөө хэрэгтэй зүйлүүдийг олж авч хүч чадлаа ашиглаж чаддаг гэсэн утгатай зүйл юм. Өнөөдөр бидний дууцсан бурхан нэг ядруу бурхан юм болов?
Одоо энд сууж байгаа амьдралд нь тусалж чадахгүй бурах юм болов? Мөнгө төгрөг эд баялаг эрг мэдлийг өгч чаддгүй бурах юм болов? Тэр байтугай таны залхуураар тусалж чадахгүй бурах юм болов? Oh no. Бидний бурхан болоод яг итгэвтэй. Итгэвтэй. Энэ дэлхийд хөгшөж мууцсан ч гэсэн гойж гоодож хөгжсөн ч гэсэн Марс галакси руу ниссэн ч гэсэн эзний үг бол хүчин төгөлдөр байх болно. Тийм учраас бүгдээрээ бүргэд мэд яах ёстой. Эсэргүүцдэг, тэмцдэг, өөрөөгөө ялдаг итгэгчэр байгаасаа гэж бас хэлмээр байна. Таныг энэ цагаас эхлээд өөртөө итгэл тавихад магадгүй хуваалцах цаг дээр магадгүй эндээс гараад нэг хичээх гэж оролдох тэр зүйлүүдээр чинь яг л өнгөрсөн 7 хоногийн шиг сул дорой бодлоор нэг дадал хим маяг болгосон тэр амьдралаа таны хөдөлж магадгүй. Сүм дээр гой байгаад эндээс гараад яг нэг хэвийн амьдралаар таныг удирдах болно. Муу нэгэн бол ийм байдлаар бидний итгэлийг хөргөж, хатууруулж, холдуулахыг хүсдэг. Тийм учраас ахтуунууд нэ. Бид нар бол харснаар хөдөлдөг хүмүүс бол биш, бид нар бол итгэлээр хөдөлдөг хүмүүс. Тийм учраас бүргэд хүч чадлаа сэлбэдгийн адил өнөөдөр бурхан биднийг бас надад найдаарай гэж хэлж байна. Итгэлтэй хүн эзэнд найддаг. Үр дүнд нь юу болох вэ? Манай чуулган үгэнд хайртай цуглаан болох болно. Үгийг судлаад түүний ам чигтийг хүсдэг чуулган болно. Харин энэ үед бол цорилтууд ирэх болно. Өө чи завгүй штэ. Чи өөр ажил, чи гэр орныхаа ажил чи. Эсвэл тэнд гоё юм байна. Ийм үзье, тийм хий гэж байх болно. Эсвэл өөр гинтийн энэ чухал ажиллагаа наадч яах вэ гэж хэлэх болно. Энэ юу? Оршил дээр ярьсан яг үгтэй яг адилхан байхгүй бид дасагч байна. Яг үйлчлэх гэсэн чи дуудаал, уцаар дуудаал, чатаар дуудаал, хин нэгэнтэй тгий инги тийм юм байна, ийм юм байна бид нар л ирэх болно. Эрэнгүүтлээ үг нэг сонирхолтой биш те тэгэл явахтай гэж хэлэх болно. Харин итгэлтэй байх юм бол үг судлахын төлөө хүссэн тэмүүлэх болно. Амен. Итгэлтэй болоход эзэн найдаж эхлэх үед бид нар хамтдаа залбирч сурч эхэлнэ. Хамтдаа залбирч сурч эхэлнэ. Хамтдаа хүчтэй байх тэр ивэлийг бид нар амсч чадна гэсэн утгатай зүйл юм. Харин сатан болвол айл болох л бутрахыг хүснэ. Айл бол ганцаархнаа байхыг хүснэ. Эсвэл нэг өрөвдөлттэй юм шиг харагдуулахыг хүснэ. Бид нар бол одоо чуулганд 7 жил явж байгаа хүмүүс. Энэ зүйлүүдийг бол та нар маань дэндүү сайн мэдэрч амссан баг. Гэтэ өнөөдөр эзэн юу гэж чинь дахин амьлуулнаа гэх нэг сүнслэгийг чинь дахин сэргэнэ гэж хэлж байгаа гэсэн үг байна. Тийм учраас итгэлтэйгээр бурхан руу очицгаа. Амен. Тэгээд бас бидний хамтдаа байхад болохоор саад олж байгаа зүйлүүд нөхцөл байдлууд бас байж болох юм аа. Итгэлээр цугларцгаая. Итгэлээр цугларцгаая. Тийм учраас бид нар энэ жил чуулган дээр эсийн бүлгийг бол нөхөрлөл болон хамтдаа цуглахтаар илүү залбирах болно. Илүү тэр зүйлийн төлөө зогсох болно. Зогсох болно. Тэгээд бид нар сард нэг удаа одоо 11 сарын 7-нд бид нар энд магтаал залбирлын одоо сард нэг удаа одоо хийхээр төлөвлөж байгаа. Та нар чинь бас тэнд ирээсэй гэж бас хэлмээр байна. Магадгүй тань руу утас өгөхөд би маш чухал ажилтаа байна гэж магадгүй бодож болох юм. Ямар ажилтаа бэ? Наа чи очих ажилтаа байхмаа гэдэг. Ийм сайхан хариулт сонсч болох юм. Тийм учраас юм бардам, ийм пэдгэр байдлуудыг бүгдээр яах ёстой вэ? Гоё ингээ бүгдээрээ тавиад зөвөр их чөлөөтэйгээр бүгдээрээ нэгж үйлдэлгүйгээр бүгдээрээ эзэн рүү ирцгээе. Амен. Бид нар итгэлтэйгээр эзэн найдаж эхлэхэд юу болдгоо бидний нөхрөлүүд маань хүүтэн уур амьсгал юм хагас сугас уур амьсгалууд сэргэх болно. Халуун дулаан уур амьсгалаар сэргэх болно. Ой өвдөж гэнэ, хавдаж гэнэ, ой туслах уу, эсвэл хамтаа туслах уу, хамтаа хийх үү гэдэг байдлууд сэргэх болно. Мэдээж энэ ярьж байгаа зүйл гайл нэг хормон дотор болдог зүйл бол биш. Энэ дагуу хүн нэг үрчин өөрөө дор дороо эзний өмнө гимшиж сэргэлтүүд хийгдшээж л аяндаа болох зүйл байгаа байхгүй. Тийм учраас сэтгэл хөдлөлөөр битгий хандаарай. Сэтгэл хөдлөл бол маш аюултай. Тэр надаас сүүлийн Самсон их бодогддог. Самсон бол амар ажилсаг, амар сүнслэг мөртлөө оройн өөр зүйл хийдэг. Үүнтэй адилхан бид нар тийм байж болохгүй. Бүгдээрээ хамтдаа эзэн найдцгаая.
цуглааны байр ч юм уу, сав орчин нөхцөл гэхээс илүүгээр бурхан руу бүгдээрээ ирцгээе. Байгаа газартаа. Энэ бол чуулган сэргийх үндсэн шалтгаан гэж бас хэлж болно. Дүнээ дуусгая. Тэгэхээр хүн болгон сэргэлт хэрэгтэй. Хүн болгон сэргэлт хэрэгтэй. Энэ зогсож байгаа пастор ч гэсэн сэргэлт хэрэггүй гэсэн үг бол биш. Пастор ч гэсэн сэргэлт хэрэгтэй. Тэхийн тулд яах ёстой вэ? Бид нар хамтдаа энд байгаа манай чуулганы хүүхдүүдээс эхлээд бид нар гимшилд очих ёстой. Гимшилд очих ёстой. Гимшиж чадахгүй байгаа гим нүглүүд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа, тавьж чадахгүй байгаа зүйлүүд чинь юу бэ нэ? Одоо болтод зулгааж авч явж байгаа тэр зумлж байгаа итгэлий чинь нөгөө зангуу шиг болгоод байгаа зүйл юу байгаа вэ? Тэр гим нүглүүдийг бүгдээрээ хүлээн зөвшөөрцгээе. Хүлээн зөвшөөрнө гэдэг чинь гимшлийн эхлэн шүү дээ. Заавал ууж дуулаад өвдөг өсөгдөөл ингээд чарж марлаа ганцхан тэр зүйлээр хэмжигдэх зүйл биш шүү дээ. Харин яг хоо дотроосоо бүгдээрээ зүрх сэтгэлээс хэвэрцгээе. Амен. Мөн бид нар яах ёстой вэ? Бурхны үг рүү очих ёстой. Зүгээр ингээд гимшсэн итгэж байгаа юм бол гимшилтээрээ төвлөрөд эдгэрл яриад итгэж болчихдог шүү дээ. Бурхан намайг уучлсан, ивэсэн, хайрлсан, би тэрийг уучлсан гэдэг яриа. Үгэн дээр очиж байж бид нар яах ёстой вэ? Чадвартай итгэж болох ёстой. Дахиж ийм бууланд орохгүй, дахин дээр залруулган орох шаардлагагүй. Дахин бид нар яг зүд бус зүйлүүд үйлдэхгүй байх тухай ярьж байгаа. Гимшил бол үүнийг дахиж хийхгүй процессыг хэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд эцэст нь яах ёстой вэ? Бүргэжиг байцгаая. Бүргэжиг. Бүргэд бол яадаг вэ? Бүргэд бол холыг хардаг. Илүү үндэт нисдэг. Өөрт нь саад болж байгаа дээшөө болоход саад болж байгаа сорилт уруу татлахуудыг яадаг вэ? Бүгдийг нь эсэргүүцдэг. Тэмцэх чадвартай итгэж байх хэрэгтэй. Хамтаа залбирцгаая.